Баянгар сумын отож мандал өрхийн эрүүл мэндийн төвн номгон 1-р баг, Угалз 4-р баг, Аршаант 10-р багийн 11554, Төр оршин суугч 1290 хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус өрхийн эрүүл мэндийн төвн их эмч 5, совилогч 7, их баригч нийгмийн эрүүл мэндийн ажилтан, лаборант, үйлчлэгч, нэгтлэн бодогч гэсэн 17 оронтоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Онцлог ажлуудаас дөрөвдөл 2024 онд хүний нөөцийг чадваржуулах ажлын хүрээнд нэг өрхийн совилогчийг яаралтай тусламжийн совилохын 3 сарын олгох курст хамруулсан. Лаборантыг оронтоогоор авч ажиллуулснаар шинжилгээг өдөр бүр авч иргэдийн хүлээгдэл жирэгдэл багассан. Нийт 17 төрлийн шинжилгээг авч байгаа бөгөөд энэ онд нийт 5373 үйлчлүүлэгчид шинжилгээнд хамрагдсан байна. Үнээс илгэний хавдар нэг илэрч лавлгаа шатлал руу илгээсэн. Онцлогоонд нийт 1369 буюу хэвлийн эхо 779, зүрхний цэглэгаан бичлэг 594 үйлчлүүлэгч тус хамрагдсан байна. Энэ онд нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдсанаар эрүүл мэндийн нийгмийн ажилтан оронтоогоор авч ажиллуулснаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сурвалт сурталчилгаа явуулж, мэдээлэл түгээх судалгаа таналтыг хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарсан. За энэ онд манай 2024 онд яаралтай тусламжийн ор хүчил төрөгч өтгөрүүлэгч 3, за тэгээд оцоос дефибрилляцаар ургийн монитороо, за тэгээд иргэдийн монитор ийм багаж тоног төхөөрөмжөөр 100% хангагдсан байгаа. За тэгээд 2023 онд болохоор өдрийн эмчилгээний саналын тоог нэмэгдүүлснээс 2023 онд нийтдээ 752 хүн хамрагдчихсан бол 2024 он 1299 буюу өдрийн эмчилгээнд хамрагдсан хүний тоо нэмэгдэж давлгаа шатлалын эмчилгээний ачааллыг нэлээд багасгасан. За ингээд юунаас харахад болохоор 2024 он ганцхан өдрийн эмчилгээ бусад амбулаторийн эмчнэрийн битсэн эмчилгээг хийж нийт 1082 хүн хамрагдсан. За тэгээ үүнээс хатгалтын тоо 13383 буюу 1.3% та хатгалт ер нь нэлээд өндөр явж байгаа ингэж харагдаж байгаа. За сэргээнц болон физик эмчилгээний хоёр өрөөтэй 2024 онд сэргээнц тусламж үйлчилгээнд нийтдээ 844 хүн хамрагдсан байгаа. За 1-4 10 дугаар багийн тусгай хэрэгцээд нийт 225 иргэн байдаг. 2024 онд нийт 70% нь сэргээнц тусламж үйлчилгээнд хамруулсан байгаа. 2025 онд ер нь тусгай хэрэгцээд хэрэгтэй ер нь 80-аас дээш хувьд нь сэргээнц тусламж үйлчилгээнд хамруулахаар зорин ажиллаж байна. За сэргээнц тусламж үйлчилгээний 10 гаруй нэр төрлийн бага тоног төхөөрөмжтэй. За үүнд улаан туяа шаардлага, массажны санал, УВЧ, искра, парпенла эмчилгээ зэрэг 10 гаруй нэр төрлийн бага тоног төхөөрөмж 100% хангагдсан байгаа. За дээр нь дөрвөх массаж, цэгийн балтай татлага, хэсэгчсэн барай зэрэг тусламж үйлчилгээнүүд явагддаг байгаа. За өөрийн хөрөнгөөр болохоор домч толоо гэдэг ийм вакцин аппарат авсан байгаа. Мөн харвалтын дараах гар орны төхөн сэргээцхийн дасгалын хэрэгслүүдийг авсан байгаа. Манай өрхийн эрүүл мэндийн төв 0-5 насны 1570 хүүхэдтэй амбулаторийн үзэлгээр илэрсэн суурь өвчлөлөөс дурдвал цус багталт 2024 онд 12 хүүхэд илэрсэн, үүнээс 7 хүүхэд мэнжлэгдэн ирүүлсэн, тураалтай хүүхэд 8, эдгэрсэн 3, илүүдэл жинтэй хүүхэд 8 хүүхэд илэрснээс 2 хүүхэд нь ирүүлсэн. Стрептококкийн шалтгаанд хоолой зэлгүүр өвчний илрүүлэх урьдчилан сэргийлэх үйлчлэг нь Харьяа сургуулийн 6-аас 18 насны хамрагдах цог 4257 хүүхдээс 3422 хүүхэд урьдчилан сэргийлэх үйлчлэгт хамрагдсан. Ам залгуураас стрептококк илрүүлэх ардчилсан шинжилгээ авсан. Илэрсэн өвчлөлийн хүүхдийн тоо 125, үүнээс эрэгтэй 70, эмэгтэй 55, гарааны эмчилгээ авсан 117. 8 хүүхэд нь одоогоор өрхийн эрүүл мэндийн төв дэмжлэн эрүүжүүлж байна. 2024 онд эрүүл мэндийн яам болон орон нутгийн удирдлагаас анхан шатны тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, автомашин, 2 ноутбук, асаргааны багц, монитор, зүрхний цэглэгаан бичлэг, массажны сандал зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийсэн. 2024 онд аймгийн засаг дарга эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан гурвалсан гэрээний биелэлтийг 91% буюу хангалттай сайн дүгнүүлж амжилттай ажиллалаа.